20 гаруй жилийн өмнө Эли шаналгаат саллтыг туулжээ. Тэр 7 хүүхдээ ганцаараа өсгөж, удаан хугацаанд ганцаардал шаналлыг амсаж, зүрх сэтгэлдээ хуучин нөхөртөө гомдлож, хорсож байв. Хэдийгээр тэр олон жилийн турш Библийг уншиж, цуглаанд оролцож, номлол сонсож байсан ч амьдрал нь хэцүүдхийн хэрээр гомдол хорслол нь улам л нэмэгцээр байлаа. 2020 онд цар тахалд дэгтгэхэд Эли хөл хорионд орж сүм рүү явж чадахгүй болжээ. Дараа нь тэр найзтайгаа хамт онлайноор төгс сүжид бурхны чуулганыг олж, төгс сүжид бурхны илэрхийлсэн үгийг идэж ууж эхэлсэн байна. Тэр үед би үүнийг ойлгож чадахгүй байсан. Гэхдээ би Библийг мэддэг байсан болохоор хурдан ойлгосон хэсгүүд ч байлаа. Гэсэн хэдий ч ойлгоход хэцүү зүйлч бас байсан. Ялангуяа завхарсан зан чанарын тухай хэсгүүд. Миний очиж байсан бүх сүмд завхарсан зан чанарын тухай хэн ч ярихыг би сонсож байгаагүй. Пасторууд энэ талаар хизээч ярьж байгаагүй. Харин төгс хүчит бурхны үгийг унших үедээ би хүний завхарлын талаар маш их ярьсныг олж мэдсэн. Би дотроо яаж ийм байж болох юм бэ гэж бодсон. Бурхны үгийг үргэлжлүүлэн идэж уухын хэрээр Эли бурхны үгтэй холбогдуулан өөрийгөө эргцүүлж эхлэн аажмаар завхарсан зан чанараа мэдэж авчээ. Нэг өдөр би өөрийгөө эргцүүлж эхэлсэн. Би сасан бөгөөд хуучин нөхрөө үзэн ядах сэтгэлээр дүүрэн байсан. Үүнээсээ болоод би үе унтаж чаддаггүй байсан. Би 7 хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл. Надад ашиглагдаж, шархалсан мэт санагдаж байсан. Хуучин нөхөр маань өөр гэр бүлтэй болж, харин би түүнд гомдох гомдлоор дүүрэн байлаа. Би түүнд би чамайг насан туршдаа үзэн ядна гэж хэлсэн. Гэхдээ хүмүүсийн завхарсан зан чанарыг ил болгодог төгс хүчит бурхны үгийг унших үедээ би үүн дээр буруутайгаа мэдэрсэн.